Намайг Тэмүн гэдэг харин 8 настай. За байж. Яг юу гэж хэлэх юм За урилга хүлээ авсанд баярлалаа ингүүт. Баярлалаа гэж. Тэрийг тэрэн дээрээ би юу гэж хэлэх юм мартчихлаа гэн. Үзэгчдийн хамар амгалан гэрээ iOS цагийн маань энэ удаагийн тэрийн зочноор нэгэн бяцхан авиаслаг хүүг онцолж байна. Энэ бол төвшин жаргалын Тэмүнэ юм аа. За урилга хүлээ авсан баярлалаа Тэмүнэ. Баярлалаа. Тэмүнэ хэдэн настайгаас морь унж одоо аав ээжтэй тусалж тийм ээ. Явба. Би жоохон махта юу 2 настай хахта би өөрөө 1 настай хахта би нэг морин дуртайсан. Тэгээд аав намайг морин дуртайхыг мэдээд 2 цагаас мань эхлээд юу морин сургасан. Тэгээд 5-тай болоод би аава одоо намайг тавьчих. Одоо тэр хашаа үртэл намайг тавьчих гээд. Тэгээд тэр хашаа үрээд намайг тавихад би өөрөө нас сурцсан. За хайчих нь вэ минийхөө. Ээжтэй мөрөө өччих гэж байгаа юм. За гар маран даахгүй нь. Мөрчлөө. Сэм. За тэгвэл ээжч явъя да хоёлаа. Эхөө. За. Даза нуураа нутгаа акшнараа зараа нутгаа айн далдартай мэрэгдэр баян нутгаа мөрөөс оруулахад гой мэдрэгдэрдэг. Ягаад гэвэл өндөр дээр ингээ гарахаар гоё өдөө. Өндөр дээр гарахад өстой гоё өдөө. Тэгээд мөрнийхөө амийг цорилгоод мөр цорихтой гоё янзхахтай гоё өдөө. Аав ээжигээ дагаад одоо хөдөө адуун дээр их ойрхон өссөн хүүхдэд бас хайртай морь гэж байгаа байх. За ер нь морь байгаа юу? Надаа казак халдсан морь гээд 2 морь идэв. Казак маань болохоор номхон гоё цоройдог. Хүүхдүүдэд унуулахад ер нь өөрөөсөө нэг жоохон хөтлөө авчихаар жоохон өөрөөсөө унчаад манаас урцдаг номхон морь. Харин халдсан морь гээд болохоор миний байнгын ундаг нэг нээлтэн дээр ундаг халдсан морь манд гоё цоройн бас. Тэгээд гоё ослон гоё үзүүлбэртэй. Энэ хоёр морьтойгоо холын аянд явж байхдаа ер нь морьтойгоо хоорондоо ярилцдаг уу? Нэг хаяал дотроо бол би морьтойгоо ярилцж байгаа гэж төсөөлдөг хаяа. Үе тэнгийнхандаа бас одоо морь унахыг зөвлөх үү? Би ер нь том болоод аав ээж дүүтэйгээ өөрийнхөө үеийн хотод байгаа жоохон морь унах чадахгүй байгаад байгаа хүмүүсийг илүү гоё байгальтай танилцуулж байгальд гоё агаар чухал цагийг өгж гоё агаард гоё морийг унуулж сургаж тэгэж баймаар нэг гэж хэлж байна. Одоо тэгвэл үе тэнгийнх нь одоо чамайг манай сайтаар үзээд одоо Тэнүүн дээр очиж одоо морь уны гэсэн хүүхдүүд их болох байх. Энэ хүүхдүүдэд бас юу гэж хэлмээр байна? Одоо морь унахад ямар техник хэрэгтэй байдаг вэ? Морь унахад яг түрүү хэрэгтэй, түрүүтэй гутал юм уу? Тэгээд каск, биений хамгаалалт. Морьноос унахад жоохон дээр хэрэгтэй. Тэгээд аль болох түрүүтэй гутал хэрэгтэй. Заваар явна гэвэл усны гутал дээр За тэгвэл морь унах одоо заваар явхаар бол одоо энэ зүйлүүдийг бэлтгэж ирж байж одоо аюулгүйгээр морь унж одоо заваар явах нь шүү дээ тийм ээ. Тэгээд бас мөсөдөн дээр үйл авирж явах тэгээд нохоо царган дээр бас явхад бас хамгаалтын хувцас зузаан хувцастай ирэх ёстой.
Манай Тэмүүний ер нь хэр сурч байгаа? Онц сурч байгаа тийм үү? Онц сурч байгаа. Одоо эндээ 5 хонцоод ер нь аав ээжийг ер нь хэн санаж байна? Сандаг уу? Аав ээжгээ юу? Аав ээж ирдэг нэг хаяа сан. Хагас сайн бүтэн сайн гэрлүүг явдаг. Очоод ер нь 2 хоногт маш их зүйлийг амжуулдаг байх. Одоо дурдах юм бол юу хийх вэ? За очоод хүмүүсээгаа мөр зөрөө барьна, хазаарын төхүүлж өгнө, имэйлээ гаргана. Тэгээд дээрс нь хүмүүсээ мордуулна, хүмүүсээ буулгана. Тэгээд уул руу гаргаад олон жирмийн ага нартайгаа хамт шалгаад явдаг. Тэгээд очоод нэг юу зам заваасаа буучаад надаа нэг мацигл эдийн жижиг. Тэрнгээрээ юу нэг заваараа явцаа тэгээд мациглаа ундин. Тэгэхээр мацигл руу нэг хүргэж өгд юм. За манай Тэмүүний ер нь том болоо ямар хүн болохыг мөрөөддөг вэ? Би аав ээжтэй туслаад ажлын гоё илүү том болгоод нохоо чаргыг илүү гоё болгож урт тамтай болгоод морой илийн ч гэсэн илүү урт тамтай болгоод гоё зөндөө хүмүүстэй болно. Аав ээжтэй бас хэлэх үг дотроо бодож явж байгаа бодол байдаг уу? Бага. Тэгвэл манай сайтын үзэгчдэд бас хэлэхгүй аав ээж нь хараад тийм ээ. Юу. Аав ээжтэй хайртай шүү гэд намайг юм жоохноос маань ингэж гоё морь сургасан ингэж гоё нохоо чаргаар сурсан жоохноос маань ингэж хэцүү юмыг яг амархан сургасанд баярлаа гэж хэлмээр байна. За манай урилгыг хүлээн авч манай тэрэн зочинд оролцсон Тэмүүнийд одоо маш их баярлалаа гэж хэлье. Зүгээрээ.